Сайн байцгаана уу? Би Төрийн банкны Facebook хуудасны админ байна. Одоо та бүхэн гар утаснаас утасныхаа төлбөрийг хэрхэн дэлхийг харуулъя. За Төрийн банкныхаа Gas банкны Smart application руу орно. За энэ талд байгаа дэснээс төлбөр зэсийг сонгоно. За ингээд дүүрэн холбооны операторуудын жагсаалт гарч ирнэ. За би Mobicom-ийн утастай учраас Mobicom-ыг сонгоно. За урьдчилсан төлбөр дараа төлбөрт гэж гарч ирнэ. За урьдчилсан төлбөртөө нэг ч худалдаж авах боломжтой байдаг. За би дараа төлбөртийн төлөлт хийх гэж байгаа учраас сонгоно. За тэгээд хамгийн ихний хэсэгт утасныхаа дугаарыг оруулж өгнө. За дараагийн хэсгээс хэдэн сарын төлбөр төлөх гэж байгаагаа оруулна. За 8 сарын төлбөр төлөх гэж байгаа учраас би 8 сарыг сонголоо. За энд гүйлгээний утгаа оруулж ирнэ. За өөрийнхөө нэрийг тэгээд утасны төлбөр гэж оруулж өгнө. За энэ хэсэгт болохоор төлбөрийнхөө дүнг оруулж өгнө. За дараагийн хэсгээс гарах насаа сонгоно. Тэгээ үргэлжлүүлэх товчийг дарахад нууц дугаараа оруулна гэсэн хэсэг гарч ирнэ. Үүндээс та интернет банкныхаа нууц дугаарыг оруулаад гүйлгээгээ хийнэ. Ингээд 3-5 минутын дараа танд төлбөр төлөгдсөн талаарх мессеж ирэх болно. Усны төлбөр төлөхөд ийм амархан боллоо. Such an inside